Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дахь жилийн баярыг угтан зохион байгуулж байгаа сайхан хичээл уралдаанд аймгийн 157 багш оролцож байна. Тус үйл ажиллагаа нь мэрэгжлийн багш нарын бүлгийн сайн туршлага солилцох түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Сайн хичээлийг сургуулийн өмнөх боловсролын 12 багш, баг боловсролын анги бүрийн 40 багш, суур бүрэн дунд боловсролын 16 судлах туунаар 75 багш, нийт 127 багш зааж байна. Харин мэрэгжлийн багш нарын бүлгийн судлагтгуунд суурилсан 13, суралцахуйд суурилсан 17, нийт 30 багш туршилтаар хэрэгжүүлжээ. СУП-ийн байгууллагт 7 дахь жилдээ ажиллаж байна. Сайн хичээл үйл ажиллагаанд 3 дахь шатанда аймагт анх удаа оролцож байна. Тэгээд энэхүү үйл ажиллагаагаар бусад тэргуун төсөлтэй багш нараас туршлага солилцох, мөн өөрийн туршлага түгээн дэлгэрүүлэх ийм сайхан өгөөжтэй үйл ажиллагаа явагдаж байна. 2025 оны 1 сараас хойш багш бид идэвхтэй сургалтын арга зүйд нэвтэрч түүнийг хичээл сургалтынхаа үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллаж байгаа үр дүнгээ үзэж байна. За энэ үйл ажиллагааны маань гол үр дүн бол сурагчдад чиглэсэн сурагч төвтэй сурагчдыг хөгжүүлэх, идэвхжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх гэсэн чиглэлээр хичээлээ зохион байгуулж байгаад маш үр дүнтэй байна. Сайн хичээл үйл ажиллагаа маань ерөнхийдөө бол 2 төрлөөр зохион байгуулагдаж байна. Сайн хичээл болон мэрэгжлийн багш нарын бүлгийн үйл ажиллагаа гэсэн 2 төрлөөр зохион байгуулагдаж байна. За сайн хичээл маань сургуулийн өмнөх боловсролын төвшин болоод ерөнхий боловсролын сургуулийн төвшөнд зохион байгуулагдаж байна. За мэрэгжлийн багш нарын бүлгийн тухайд бол нийтдээ сутлахуун болон суралцахуйд суурилсан мэрэгжлийн багш нарын бүлгийн сайн туршлага 30 багш танилцуулахаар өөрийн туршлагаа түгээн дэлгэрүүлэх, сурталчилахаар болоод байгаамаа. 2025 оны хичээлийн жилд аймгийн ерөнхий боловсролын 32 сургуульд 938 багш ажиллаж байна.